Нууцыг дэлхийд дахин таниулах нь. Хүмүүс хүсэж байгаа зүйлээ хараад энэ надад таалагдж байна. Би энийг хүсэж байна гэж хэлдэг. Хүмүүс бас хүсэхгүй байгаа зүйлээ хараад тэрнийг байхгүй болгох, амьдралаасаа арчиж хаях тухай бодсоор байгаад хүсэж байгаа зүйлдээ өгч байгаагаас ч илүү эрч хүч шингээж байдаг юм. Бидний нийгэмд хор тавдрын эсрэг, ядуурлалтай эсрэг, хард амхины эсрэг, алан хятад ажиллагааны эсрэг, хүчирхийллийн эсрэг тэмцэхэд олон тэмцлүүд байдаг. Хүмүүс бид хүсэхгүй байгаа бүхнээ тэмцэж устгах дуртай. Бид юунд дэр хамаг анхаарлаа хандуулна? Тэрнийг бүдэж чадчих байдаг юм. Тийм болохоор чинь одоо болж байгаа ямар нэгэн дайн дургуутсаж, тэмцэж, шаналаад байх юм бол бид энэнд өөрийнхөө бүх эрч хүчээ шингээж байгаа гэсэн үг. Бүр хамаг эрч хүчээ шахаж байгаа. Эцэст нь энэ эсэргүүцлийн тэмцэл болж томордог юм. Эсэргүүцэх тусам улам ихсэн. Карл Юнг. Эсэргүүцэх тусам тэр зүйл чинь улам цэцэглэн хөгжиж байдаг гол шалтгаан бол та надад тийм таагүй санагддаг болохоор би энийг хүсэхгүй байна. Үнэхээр муухай санагддаг. Ингээд та хамаг мэдрэггүй энийг эсэргүүцэж надад үнэхээр таалагдахгүй нэг тусам тэр зүйл чинь танд хамаг хүчээрээ татагдана. За энийг эсэргүүцэх хөдөлгөөнүүд илүү их тайван үүсгэх юм. Харт амгины эсрэг хөдөлгөөн илүү харт амиг илүү тархахад тусалдаг. Яагаад гэвэл би хүсэхгүй байгаа зүйлдрийн анхаарлаа төвлөрүүлж байгаа. Бид яах гэж асуудал бэрхшээлд бүх эрч хүчээ шавхаж байдаг юм. Тэгсний оронд итгэл сэтгэл, хайр дурлал, чинээлэг амьдрал, боловсрал, их тайвны тухай бодож байлаа. Тэрээс их агуу хүн байсан. Тэр би дайныг эсэргүүцсэн хөдөлгөөнд хизээж оролцохгүй. Харин их тайвны хөдөлгөөнд явбал намайг ураарай гэдэг байсан. Тэр хүн нууцыг ойлгодог байж. Тэрний бүтээсэн бүхнийг хараарай. Тэгэхээр та дайны эсрэг бол их тайвны төлөө бай. Үсгэлэнгийн эсрэг бол хүмүүс элбэг дэлбэг хоолтой байхын төлөө бай. Ямар нэгэн улс төрчийн эсрэг бол тэрний өрсөлдөгчийг дэмж. Ямар нэгэн улс төрчийг үгүйсгэж, дургуйлгаж байгаагаар хүмүүс тэр хүнд ялахад тусаж байдаг юм. Яагаад гэвэл бид эрч хүч анхаарлыг тэрэнд өгч байгаа юм. Та хүсэхгүй байгаа зүйл юм биш. Хүсэж байгаа зүйл юм бодож яв. Дургүй байгаа маань ойлгож юу ихийг хүсэж байгаагаа мэдхэн зөв. Хамгийн гол нь та дургүй юмныхаа тухай ямар муухай болгохыг нь ярьж, үргэлжийн тухай уншиж ямар амар юм бэ гэсээр байвал тэр зүйлийг улам их болгож байна гэсэн үг. And say, oh, how terrible it is. We are creating more of that. Олон хүн надад Джеймс би мэдээлэлтэй байх ёстой шүү дээ гэж хэлдэг. Магадгүй мэдээлэлтэй байх нь хэрэгтэй байдаг байх л да. Гэхдээ тархиан мэдээлэлээр ажиллах албагүй. Таны төсөөлөл мэдрэхгүй юунд ч автахгүй амгалан төлөвдөв шин хүчрэг болсон цагт амьдрал чинь өөрчлөгдсөнийг мэдэрнэ. Амгалан бол хүсэхгүй байгаа юмыг тэрнтэй холбоотой бүхнийг мартаж хүсэж байгаа юмныхаа тухай бодож сур. And place the attention on what you wish to experience. Анхаарал хандуулсан бүхэнд эрч хүч ирдэг. Хорвоо ертөнд эргэн тойрныхоо хүмүүсийг та өөрчилж чадахгүй. Та зөвхөн энэ агуу ертөнцийн сайн сайхныг нь авч энэ ертөнц дээр жаргаж явах ёстой юм. Та нарын хэнийг чинь яг одоо бодож байгаа байх. Энийг хүн бүр надаас асуудаг юм. Бүгд нууцыг сурч сэтгэлдээ сонгож байгаа юм шиг дуртай юм а. Хүсээд байвал ертөнц чи ядуурна үстэй. Тэгээд эн чинь үний юм бол хүн болгонд л гараад банк дээр нь гэсэн бод төрнө үстэй. Хүмүүс агуу нууцыг заахад над таалагддаг нэг зүйл бол хүн бүхэн хүснээ авах боломжтой гэдэг сургаал юм. Хүний бодолд нян шиг дарахдаг худал яриа гардаг. Бүх хүнд хүрэлцэх тийм их зүйл гэж байхгүй. Юм бүхэн чинь хязгаартай. Шавцгүй ундраг гэж байдаггүй гэж хэлэх тохиолдол гардаг юм. Энэ яриаг аимхаа шуналдаа баригдсан харам сэтгэлтэй хүмүүс гаргаж ийм юмыг бодснороо өөрсдийнхөө амьдралд энэ бүхнийг дуудаж авчирдаг юм. Энэс болж олон муу зүйл болж байгаа. Үндэ бол та хүссэн бүхнээ авч болно. Хязгааргүй ихээр авч болдгийм. Хүнд хязгааргүй их бүтээл санаа төрж, хязгааргүй их хүч тэнхээ, хязгааргүй их хайр, хязгааргүй их баяр хөөр байна штэ. Энэ бүгд бүхнийг чадна гэж бат итгэсэн хүний оюун санаанаас л гардаг юм. Дэлхий дээр амьдарч байсан бүх агуу багш нар хүний амьдрал аз жаргалаар дүүрэн элбэг дэлбэг байх ёстой гэж заадаг. Бүх болцоогоо шавхсан гэж бодох үед хүслийг чинь биелүүлэхэд туслах өөр шин санаа төрөн гарч байдаг.
Дахиад ямар ч боломж арга алга гэж бодож байгаа бол нүдээ сайтар нээж эргэн тойрны харж чадахгүй байгаа гэсэн үг. Хүмүүс үсэн юмнага төлөө амьдрч эхлэвэл хүн бүрийн хүсэл өөр болохоор хэний ч амьдрал хоорондоо давтагддаг юм. Энэ бол нууцын гайхамшиг. Бүгд BMW машинтай болохыг хүсдэг. Нэг ижил хүнийг хүсдэггүй. Адилхан зүйлийг үзэхийг хүсдэггүй. Ижил хувцас өмсөхийг хүсэхгүй. Адил төстэй байхыг хинч хүсэхгүй шүү дээ. Бүгд хангалттай их байгаа. Гол нь та энд итгэж харж чадвал тэгээд хүсэж чадвал та хүссэн бүхнээ авна шүү. Үнэн шүү. Таны хүссэн аз жаргал, баяр хөөр, хайр дурлал, элбэг дэлбэг байдал, эд баялаг бүгд энд бэлэн. Та атгаж авахыг чинь хүлээгээд л байж байгаа. Та хүссэн юмдаа тэмүүлж үргэлж энэ тухайга бодож байвал бүр сэтгэл зүрхээрээ хүсэж байж чаддаг бол орчлон танд хүссэн зүйл бүхнийг чинь бэлэглэнэ. Эргэн тойрныхоо үзэглэн сайхан бүхнийг олж хар. Хорвоогийн гоо сайхныг магтандуул. Харин хүсэхгүй байгаа зүйлдээ гомдлож, таалагдахгүй байгаа юмаа өөрчилөхийн тулд эрч хүчээ дэмээ битгий зарцуул. Зөвхөн хүссэн юмаа л бодож тэрнийг өөртөө татах хэрэгтэй. Don't spend your energy faulting or complaining. Embrace everything that you want so you can get more of it. Өнгөрсөн үеийн агуу удирдагчид нууцын нэгэн гол хэсэг болох бусдаагаа хуваалцах сургаалыг тоолгүй орхисон юм. Харин одоо бид маш том боломжтой болсон. Энэ агуу нууцыг өөрийн таван хуруу шигээ мэддэг болох боломжтой боллоо.